Зэвцхан тэгэхээр боксерын дараагийн порт ороход бэлэмсэн байна. Бичлэг хэлэхээс өмнө дардаг зүйлээ дараа. Тэгээ бүр болохгүй бол доорох тосроо дөрж хийж биднийг дэмжээрэй. Тэгэхээр яг одоо таны үзэж байгаа контентын чанар болон цаашдаастын партийн хоорондох зай улмал багасах юм шүү. Тэгээд энэ бүгдийг ойлгосон бол лайк болон subscribe дараад шууд уул цуврал руу орцгоё. Нэг л өдөр бүхэн нүглийг хариуцуулах ёстой. Тиймээс ядч л өнөдөр ганцхан өнөдөр та хоёр хэр сайн байхыг чинь харж байна. Мөн хэдэн өдрийн дараа багш нь мапын гарт амиа алдсан байдаг. Зурглал хэрэгэд одоо юу шижих бөгөөд тулааны дэвжэн дээр Харка Фафрицаг тамсаар байдаг. Гэхдээ Фафрица ерөөсө бууж өгөлгүйгээр чадах зүйл чинь өрдөөл юм. Бүх хүчээр цохиж хацаана. Хоёр тайлбарлагч нь хүртэл одоо яг энэ боксийн талбай дээр болж байгаа зүйлс төр нэлээд санаа зовчихсон. Яг одоо дэвжин дээр өрнө бий үзвэл ахин бокс гэж хэлэхэрэг болчээ. Харин тийм ээ. Би шүүгч болон эмчийн хариултыг огт ойлгохгүй байна. Үүн шиг нэг тайлаг барьсан тулаанд шүүгч KO гэж тооцох юм уу? Эмч зогсоохыг саналгах байсан. Марка энэ хувцыг ажиглаж зогсохдоо новшнод. Холбооны новшнод бид альчаараа шийдэх хүртэл тэм зэрэг зогсох бодлого байна. Энэ бол төгс үзүүлбэр мэдээж тийм амархан дуусах ёсгүй. Хорон муу санаатан руу сэтгэлээсээ чулуу шидэх шиг зугаат үзүүл гэж энэ орчлон дээр байхгүй. Ямар тач раунд дуусах хонх дугарнаа. 5 раунд дууслаа. Гэхдээ ердөөл 4 раунд өнгөрөөд байна. Энэ тэмцээн дээр бууж өгцгөөе. Чи бүсээ алдах ч гэсэн чиний шинж чанар байсаар байна. Хоёул нэр үзэгчдийг хөгжиж мөнгө олох гэдэг хэд хэдэн арга байгаа. Марко, чи юу яриад байгаа юм? Хизээ нэг өдөр ийм үе ирнэ гэж мэдэж байсан шүү дээ. Тэгсэн чаваас шууд л амралтын хугацаанд дуусна. Тэгээд дэвжээрээ гарах үедээ би тоглоомоос гарах мэтийн шившигтэй зүйл хийдэггүй. Миний уур хурч байна. Зураглал хэрэгэд өмнөх үйл явдал руу шилжнэ. Ямар тач хоёр шавь нь багш тараа хүрээд ирэхэд багш нь хэдийн өөрийнхөө амин тус газар зав тоглоулчихсан. Боолоо дотор хурдл. Битгээс өр болоо төө. Бүхэн эцэст нөхдөг юм. Миний хувьд өнөөдөр өч таарлаа. Сайн сонс. Шууд хэлэхэд та хоёр боксчин байхаас илүүтэй дээрэмчин байх нь зохино. Тийм ээ. Хэрэг та хоёр гэмтэргийн ертөнцөд нэрээ үлдээж чадна. Гэхдээ тэр замаар яасан ч явж болохгүй. Гэр бүлээ аваад хурдан гэрэн газраас яв. Явж боксчны хуваар амтэр. Гэхдээ та нар хүсэж буалтан ирээдүг олохгүй байх. Та нар хэр их хийжсэн ч хизээч гүйцэхгүй гоцгав яснууд гэж бий. Та хоёр байдаг бүх санаагаа шавхад яллаа гэж бодоход тун өдөлгүй та нар улам сул дорой улсаар байна. Мөн гүжрэг өрсөлдөгч нар гарч ирсээр л байна. Хэрв та нар азгүй бол мангастаа тарах байх. Гэхдээ та нарын өрсөлдөгч нар ч гэсэн хөгшөөрж өвчин тусаж сул дорой болно. Тэгээд өөр хүчтэй өрсөлдөгч гарч ирж тэдний байрыг болоо. Миний юу хэлэх гээд байгааг ойлгож байна уу? Амьдрал бол утга учиргүй ялах гэдэг анханасаа боломжгүй байсан тоглоом. Хин ч үрд хүчтэй эсвэл ялаг чивэрүүлдэггүй. Ердөө хоромхон мөчийн нэр алдар аз жаргалын төлөө хүмүүс бүхэл амьдралаа зориулдаг. Тэгээд эцэст нөхөн. Тэр чинь л амьдрал. Мөн миний амьдрал тийм л байсан. Ямар нэгэн утга учиртай байсан эсхийг мэдэхгүй ч миний та хоёр заасан бокс утга учиртай эсхийг мэдэхгүй байна. Марко Санторо, мөн Фабрицо Санторо. Хэдий та хоёр дэлхийн авраг болж чадахгүй байлаач мөн дундаж чадвартай хагас нэгэн ч гэсэн боксны хуваар л амьдраар. Энэ хоёр маань багшийнхаа сүүлийн захиасыг дагаж боксчны хуваар амьдрахаар шийдсэн юм байна лээ. Тэгээд яг хөлөө олохын даваан дээр ээж нь тархины цус харуулттай байсан байж таардаг. Мэдээж ээжийнхээ төлбөрийг төлөхийн тулд энэ хоёр урдах дайснаа л унгаах хэрэгтэй. Яагаад гэвэл эн чинь боксчны амьдрал. Ямар ч ээжийнхээ хагалгааны төлбөрийг төлөөд хагалгаа нь амжилттай болсон байдаг. Хэдий хагалгаа нь амжилттай болсон ч гэсэн эмч нь хэлэхдээ ахаад ийм зүйл болно гэдгийг сайн санаж аваарай. Эргээд яг одоо тулдаж байгаа тулаан руу шилжгээд багшийнх нь үгээр тулаан өрөндөө. ертөнц та нарыг залгин гэж сүрдүүлсэн ч нар чамаг шатаах хурдад далавчаад хэлгээ тэнгэр өтнөс. Амьдрал чамаг доош унгаах гэж оролцсон ч өрсөлдөгч нараа олонд ороод ивсэл. Амьд үлдэхийн тулд тэмцсээр. Тэр чинь л амьд байх утга учир. За одоо л хамаг л юм оронгороо иргэнэ. Яг одоо тайзан дээр Фабрицо Санторино нэлээн хүнд байдалтай. Харин нөгөө талд цөм залбирж байсан ээжийнх нь биеийн дахиад л муутсан байдаг. Юутай зөрөглөө солигдоход дүүн болох Жулиан ээжийг эмнэлэгт аваад ирчихсэн.
Нөгөө тал нөгөө хоёр чинь дахиад нэг тамийн раундыг дуусгаад Марко түүнд хандаад бодож үзэлтэй. Тэмцээнийг өргөжлүүлэх ямар ч утга учиргүй. Чи бусдын илэг дог олоод л дуусна. Мэдхгүй Марко. Би энд ингээд бууж өгөхөд ухрах юм бол миний амьдралаа зориулсан бүх утга учирыг алуу болох юм шиг санагдаад байна. Энэ яриагаад гүйцэж дуусгаагүй байхад завсарлага тоосноо. Би эргээд ирнэ. Явсан хойгоор нь Марко отохдоо чамайг зөвхөн зовлон төлөж байгаа. Чи анханасаа түн шиг нэрийг ялна гэж боломжгүй байсан. Би чиний юу хэлэх гэснийг маш сайн ойлгосон. Гэхдээ чиний ямнаас аюул орсон гэж үзэх юм бол би альчуураа шийдгээс эргэлзэхгүй шүү. Гэж бодож байдаг. Тайлбарлагч бид тэмцээний талыг гүйцээгээд 7 дугаар раунд руу орж байна. Тэр бол түүний эсрэг ингэж удаанд хийсэн анхны бокс ч болж байна. Такате өмнө 6 раунд дээр KO хийлгүүлсэн билээ. Бодож байсан чинь Харка тэрэг үнд байна. Сантарена арай ядан тисэж байгаа чи Харка ямар ч өсөөл үзүүлэхгүй. Энэ байдлаас харахад хидэрхийн нэг талыг барьсан тулаан болж байна. Тулаан руу ороход угаасаа л Харкагийн хэд даваа байдал. Сантарена хараалт ицэн мангас. Ихээс өөр юу ч хийж чадахгүй. Иймэрхүү гайста 7 дугаар раунд дуусаж 8 дугаар раунд эхэлнэ. Би эцэс хүртэл энэ тэмцэлд өөрийгөө зориулах бодолтой байна. 9 дугаар раунд эхэлнэ. Хорвоо ертөнц гэж яг юу юм бэ? Амьдрал гэж яг юу юм бэ? 10 дугаар раунд эхэлнэ. Энэ үзэн ядал хонгаар дүүрсэн орчлоонд надад гонигтай байна. Хүмүүс бүх амьдралаа зориулсан байж амьд үлдэхийн тулд тэмцэлдэж байгаа нь гонигтай байна. 11 дугаар раунд. Насан туршдаа зовсны эцэст хүн хороог орхидог. Амьдрал тийм юм болов уу? Гэж би айж бас гониглож байна. Ингэснээр хамгийн сүүлийн раунд буюу 12 дугаар раунд эхэлнэ. Яг одоо харагдаж байгаачлан Сантареныг царай улаан ялга болцсон хоёр хөл дээр хүртэл арай ядан зогсож байдаг. Марка яалтчгүй дүүгээ ингээд улаан ялга болтлоо зодуулаад байгааг нь харт хэсэлгүйгээр яг альчуураа шидхийн даваан дээр нь холбооноос ирсэн ээ. Холбоо энэ тэмцээний өдөртөө дуусаасаа гэж хүсэхгүй байна. За тэгэхээр яалтчгүй энэ бол боксийн холбооны цаанаас нь явуулахдаа одоо нэг тийм шоу хийгээд байгаа байхгүй юу? Тэр нэг үгээр хэлэх юм бол энэ нь бүсгийн төлөв тэмцээн байгаагүй. Зүгээр л Харкагийн цааслалт. Марко шууд л Фабрицороо ойрлоод наанаас хурдан буу гэхдээ Фабрицо эргээд тарах үед нь Харкагийн ээжэлтийг хүчтэй цохилт. Фабрицо хойшоо унаж жамжаагүй торонд наалтсан байх үед нь өргөжлүүлэн нүүр нүдгөө балбаж эхэлдэг. Тэмцээн дуусах төгөж ирсэн байхад Харка Фабрицог өршөөлгөж зодож байна. Фабрицо аль хэдийн ухаан алдчихж. Харка түүнийг алах гэж байна. Харка түүнийг ухаан алдахгүй гэдгээс сэргийлэхгүй ямар ч өсөө үзүүлдэггүй цохилтыг ар араас нь илгээж байна. Ямар ч хайр найргүй цохилтууд ар араас ирсээр л. Юу болоод байна? Марко чи яг юу хэлээд байгаа юм? Сонсогдохгүй юм. Чи одоо хөтөл надад дуурай гаргаад л байгаа юм. Хангалттай зогсон биз дээ. Болиочтой. Тийм үү? Эцсийг нь үзмээр байгаа юм биз дээ. Алуу. Хүрээ дээр. Би нуухдахгүй. Би зухдахгүй. Яасан ч. Хүрээ дээр новшоо. Фабрицо дотроо одохдоо би мэднэ. Муу зүйл хийсэн хүмүүс шийдвэрлэх ёстой гэдгийг. Бид дуртай нүглийнхэн хариугдвал. Гэхдээ гойж ганцхан энэ удаа. Ганцхан энэ удаа л бидний өршөөж болох уу? Нөгөө талд ээжиг нь хариу хэлэхээр эмч гарч ирсэн ээ. Жуул ясан тэр нөмөн. Өргөжлөн Фабрицогийн бодол орж ирэхэд гойж байна. Зөвхөн энэ удаа. Бидний өршөөж гайхамшиг бий болохгүй үз. За тэгэд энэ раундын хугацаа арай дуус холоогүй байдаг. За энэ ялдчвал Харкад пилэг зодоочлоо да гэсэн. Чамаа хөштэй болохоор ахин уулзъя гэж хэлснээр санаж байна л да. Гэхдээ арай хидэрхий хүчтэй болчихсон юм шүү. Жаалаа. Гэх шар устай залуу Харкагийн дайралтыг зогсоодог. За тэгэд энэ залууг та санаж байвал манай вебтүүний хамгийн ихний фартсаар гарч ирдэг шонгийн модны доор зогсож байсан хүн нь манай Харка. Харин тэр хүчтэй болохоор ч ахин уулзъя гэсэн хүн нь одоо энэ зургал дээр харагдаж байгаа шар ус чинь шүү дээ. За тэгэд Джейн яагаад дэвжэн дээр гараад ирсэн бэ гэд эргэн тойрных нь хүмүүс бүгд л гайхастай. Энэ Джейн болохоор өмнө нь нилээн алдартай боксчин байсан юм байлээ. Гэхдээ карьераа дуусгасан л юм шиг байгаа. Яаж мэдсэн бэ гэхлээр харж байна уу? Миний зүг байх хөстэй тэр эргээ ирлээж байгаа юм бах та. Джей хэрэгэд ирж. Үнэхээр Джей байна. Тэгэд манай Харка зориулаад удаа олцсонгүй шүү. Дараа уулзнаа.
Дараа дэвжэн дээр илүү албан ёсоор болцгаячаалаа. Гэж дэвжэнээс буудаг. Дэвжэнээс буухтаа яа К дасгалжуулагчийн хажуугаар зөрөхөт нь К дасгалжуулагч нөгөөтгөн чи хандаад муу утсан. Би чамаа хизээ нэгэн өдөр ална. Дэвжэн дээр Марко хүртэл гарчихсан. Юу хийгээд байгаа юм? Тэмцээн дуусчихлаа. Хурдан дам нураа аваад. За ингэснээр Харка дунд жингийн дэлхий авраг болж байгаамаа гэж. Сургуулийн солилцоход тэмцээний дараа өдөр болсон байх бөгөөд нөгөө л байнгын эн тэндээ сурвалжлага авч явж байдаг сурвалжлагчийн бодол орж ирнэ. Өчигдрийн дунд жингийн бүсийн төлөв тэмцээн. Гайхаад байх зөвлгүй ахаад Харкагийн нэг талыг өрсөн ялалт болсон. Түүний цорган сул тал нь удаан хугацааны тэмцээн гэж бодтол тэр тийм байхгүй. Тэр яг л төгсг юмэр. Үгүй төгсөхөөс илүүтэй тэр хүн биш болж байгаа. Түүний цэвдэг тэр дүр төрх өөр ингэсэн зоригтой болж байна. Гэхдээ энэ тэмцээний үеэр ахин нэг зүйл болсон нь өмнө нь тэтгэврт гарсан жээ гарч ирсэн явдал. За энэ үрээд энэ удаагийн партиг дуусгаж байна. Тэгэхээр та хэд дараагийн партиг илүү хурдан авч үзэх хүсвэл лайк болон сабскрайб дараад тэгээд болж игэл доорх дансруу донешн хийж биднийг дэмжээрэй. Хэрвээ дэмжих юм бол яг одоо үзэж байгаа таны контентын чанар сайжрахаас гадна парт хоорондын хугацаа хүртэл багасах юм шүү. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.